аймаг сумууд агентлаг байгууллагын түвшинд ажиллаж байгаа ёс зүйн дэд хороонуудыг байгууллагатай албан хаагчдаас санал авч байгууллагын дарга маань тушаалаараа томилж ажиллаж байгаа учраас хараад бус ажиллах тал дээр нэлээд учир дутагдaltaй байгаад байгаа. Яагаад гэвэл энэ нийт албан хаагчдын санал асуулгын дүнгээр сонгогдож байгаа боловч сонгуулийн ёс зүйн дэд хорооны маань дүгнэлтийг үндэслэж байгууллагын дарга арга хэмжээ сахилга хариуцлага тооцно гэж байгаа учраас энэ дээр бас яг тэр ёс зүйн дэд хорооны дүгнэлт маань их зүүн хувьд хүчин чадалтай байх тэр шаардлагатай байгаад байгаа. Яагаад гэвэл тэр дүгнэлтийг үндэслэж байгууллагын дарга арга хэмжээ тооцохгүй ч байж болох юм байлээ. Энэ дээр бас хуулинд их зүүн хувьд өөрчлөлт оруулж ажиллах шаардлагатай байгаа. Орон нутгийн хувьд бол эрүүл мэндийн салбарынхаа өрөөнд бол 2024-25 онд бол ер нь ёс зүйн сургалтанд бол удаадараа салбарынхаа хэмжээнд бол хамрагдаж байгаа. За ер нь бол яг салбар гэхгүйгээр яг төрийн албан хаагч одоо бүх одоо албан тушаалтангуудад бол энэ төрлийн сургалт бол ер нь жилдээ 1-2 удаа ер нь орох нь бол зүйтэй. За энэ одоо ёс зүйн хуультай холбоотой энэ агуулгыг одоо нөгөө албан тушаалын тодорхойлолтод заагаад тэрнийхээ хэрэгжилтийг бас хангах чиглэлээр төрийн албан хаагч нартаа бас шаардлага тавьж ажиллах нь ер нь бол зүйтэй гэж боддог. Зөрчил ялган таних тал дээр бол заримдаа бол бас ялгагддаггүй тал байгаа. Тэрийг бол нуухгүй. Гэхдээ аль болохоор бол их буруу зөрүү шийдвэр гаргачихгүй байх юмсан гэдэг үүднээс дээшээ ерөөхдөө зөвлөж, асууж тийм байдлаар л ажиллаж байгаа.